заримдаг эвгүүлэгчийн дүрмийг танилцуулахаар бэлтгэлээ. Ерөнхийдөө эгшигт эвгүүлэгчийн дүрм, заримдаг эвгүүлэгчийн дүрм, балархаа гişгийн дүрм гэсэн тулгуур 3 дүрмийг маш сайн мэдж байх хэрэгтэй. Бусад зөв бичгийн дүрмүүд нь энэ тулгуур 3 дүрмтэйгээ уялдаа холбоотой бичигддэг байгаа. За одоо заримдаг эвгүүлэгчийн дүрмээ ярилцъя. За цоожоо засаа тушаачих гэсэн энэ тулгуур үгээр нүүдэлн тогтоодог. Энэ тулгуур өгүүлбэрт байгаа дараах 9 гээгүүлэгчийг заримдаг гээгүүлэгч гинэ. З, Ж, З, С, Д, Т, Ш, Х, Ч гэсэн энэ 9 гээгүүлэгч нь заримдаг гээгүүлэгч юм. За яагаад заримдаг гээгүүлэгч гэсэн бэ гэхээр зарим үед эгшигтэй бичигдээд зарим үед эгшиггүй бичигдээд байгаа учраас заримдаг гээгүүлэгч гэж нэрлэсэн. За тэгээд 9 гээгүүлэгч байгаа учраас 9 цифрээр тэмдэглээд төлөөлүүлэн томьёолдог. За одоо ямар үед эгшигтэй, ямар үед эгшиггүй бичигддэг болохыг нь харцгаая. За эгшиггүй бичигдэх тохиолдол нь эгшигт гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол эгшиггүй бичигдэнэ. Жишээ нь амт гэсэн үгний им эгшигт гээгүүлэгчийн дараа т заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. Ханд гэсэн үгний ин эгшигт гээгүүлэгчийн дараа д заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. Гэрэлт гэсэн үгний ил эгшигт гээгүүлэгчийн дараа т заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. За нуугд г эгшигт гээгүүлэгчийн дараа д заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. Сорж ир эгшигт гээгүүлэгч ж заримдаг гээгүүлэгч. Гарч ир эгшигт гээгүүлэгчийн дараа ч заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. За үгийн төгсгөлд ингэж харагдаж байна. За үгийн дундаас ч мөн харж болно. Заримдаг гэсэн үг маань өөрөө бас энэ дүрмтэйгээ байна. Им эгшигт гээгүүлэгчийн дараа д заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. Энд байгаа а балархаа гişиг г эгшигт гээгүүлэгчийг эгшигчүүлсэн. Эгшигт гээгүүлэгч нь өмнөө юм уу хойноо ямагт эгшигтэй байх ёстой. За шаарддаг гэдэг үгэн дээр ир эгшигт гээгүүлэгчийн дараа д заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. За г эгшигт гээгүүлэгчийн хойно д эгшигт заримдаг гээгүүлэгч эгшиггүй бичигдсэн. За энд байгаа балархаа гişиг а нь г эгшигт гээгүүлэгчийг эгшигчүүлэх үүрэгтэй байгаа. За тухайн дүрмээр бичигддэггүй одоо үгнүүд тохиолддог, гарч ирдэг. За түүнийг бүгдээрээ дүрмийн гажилт гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ эгшигт гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол эгшиггүй бичигдэнэ гэсэн дүрмийн гажилт нь үйл үгийн х өмнөө эгшигтэй бичигдэнэ. За х өөрөө заримдаг гээгүүлэгч. За тэгэнгүүт энэ дээр эгшигтэй бичигдэх тохиолдол байгаа. За энэ нь нөгөө балархаа гişгийн ялгах үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл үйл үгийн х өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Учир нь бүрх жишээгээ харах юм бол бүрх малгай гэд нэр үгнээс тараг бүрх гэд үйл үгийг ялгах зорилготой х өмнөө гişиг авч байгаа. За харах гэд амтан харах гэд нэр үг байна. Энэ нэр үгнээс юмыг олж харах гэсэн үйл үгийг ялгахын тулд үйл үгийн х өмнөө эгшиг авах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ үйл үгийн х өмнөө эгшигтэй байна гэсэн дүрм маань энэ эгшигт гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол эгшиггүй байна гэсэн дүрмтэй зөрчилдөж бичигдэж байгаа юм аа. За одоо эгшигтэй бичигдэх тохиолдолтой танилцъя. Заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол сүүлийн заримдаг гээгүүлэгч өмнөө юм уу хойноо эгшигтэй бичигдэнэ.
Сүүлийн буюу 2 дахь заримдаг гээгүүлэгч нь өмнөө гişгээ аавна эсвэл хойноо гişгээ аавна гэсэн үг. Жишээгээ харах юм бол жишиж гэсэн үгэн дээр иш заримдаг гээгүүлэгч, ж заримдаг гээгүүлэгч. Тэгэхээр заримдаг иш заримдаг гээгүүлэгчийн хойноос ж заримдаг гээгүүлэгч бичгтээ өмнөө гişг авсан байна. За татаж гэсэн үгний т заримдаг гээгүүлэгчийн дараа ж заримдаг гээгүүлэгч орохдоо өмнөө гişг авсан байна. За энд байгаа балархаа гişг маань сүүлийн буюу энэ 2 дахь заримдаг гээгүүлэгчийг гიშгжүүлж байгаа гэж үзнэ. За баримтад гэдэг үгний т заримдгийн дараа дахиад т заримдаг бичигдсэн. Энд 2 дахь т заримдаг гээгүүлэгч маань өмнөө гişгтэй байна гэсэн үг. Тэгэхээр энд а балархаа гişг 2 дахь т-г гიშгжүүлэх үүрэгтэйгээр орсон. За гадаадад гэдэг үгний д заримдаг гээгүүлэгчийн хойноос д заримдаг гээгүүлэгч орсон. Тэгэхээр 2 дахь заримдаг гээгүүлэгч маань өмнөө гişг авсан. За мөн хойноо гişг авсан тохиолдол бас байгаа. За заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол 2 дахь заримдаг гээгүүлэгч нь өмнөө юм уу хойноо гişгтэй бичигднэ гэсэн дүрмийн гажилт буюу энэ дүрмээр бичигддэггүй тохиолдлын үгнүүд бас байна. За жишээлбэл заримдаг гээгүүлэгч ис болон хээгээр төгссөн үгэн дээр тэч залгагдах юм бол гişггүй бичигдэнэ, шууд бичнэ. Тусч, түүгч, усч, цаст гэх мэт жишээ үгнүүдийг харж болно. Тэгэхээр энэ тохиолдолд гişггүй бичигдэж бас болдог байна. За дараах дасгалыг ажиллаарай.